За M&G Construction компани усан паркын зориулалтаар авсан газартаа Aqua Garden нэртэй орон сууцны хотхон барьж дунд голын гол дэрлийг өөрчилсөн. За олон нийтийн зүгээс уг төсөлд авилга хороолол гэх нэршил өгöd байгаа. За тус төсөл 2023 онд болсон үер далангаа давж их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. За уг нь онц шийдэл гэх төрийн бус байгууллага Aqua Garden төслийг байгаль орчин сүйтгэж байна гэж үзэн 2022 онд шүүгд хандсан. За гэвч онц шийдэл төрийн бус байгууллага нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэх шалтгаанаар нэхэмжиллийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр өчигдөр гарчээ. Энэ бол авилгатай тэмцэх газрын ажилтнуудын байр. Яг энэ цонхоор Aqua Garden буюу авилга хороолол харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх газрын ажилтнууд өглөө өдөр орой бүр авилгыг хардаг гэсэн үг. Тус барилгыг нураах шийдвэр 2023 онд 7 сард үер болсонтой холбоотойгоор тус барилгын 2 блокийг нураах шийдвэр гарсан байдаг. Гэтэл тус барилгыг нураахын битгий эх 7 сард бүх байр ашиглалтанд орно гэх мэдээлэл байгаа. Мөн Aqua Garden-ы яг эсрэг талд орон сууцны хороол барихаар газрыг чөлөөлж моднуудыг шөнийн цагаар огтолж тайрж байгаа гэх мэдээлэл. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх газрын ажилтнуудын нүдэн дээр авилга цэцэглэж байгаа дүр зураг харагдаж байна. Ийхүү нүдэн дээр нь авилга хороол сүндэрлэж байхад авилгатай тэмцэх газар шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд 3 жил болж байгаа ч ахиц дэвшил алгаа. Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өгч байна. Харин шударга ёсны гэсэн онц шийдэл төрийн бус байгууллагын нэхэмжлийг шүүх хэрэгсэхгүй болгосон байгаа юм а. Бидний хувьд бол шүүгчийн гаргасан захимжтай санал нэгдэхгүй байгаа. Өчигдөр онц шийдэл төрийн бус байгууллага нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх зорилготой байгууллага. Энэ байгууллага маань нийтийн өмч, хүүхдийн эрх, зам хөрвүүлэн буучны энэ асуудлаар ингээд сүүлийн 3 байтахны 2019 оноос эхлээд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үйл ажиллагаа явуулаад өнөг хүрсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл барилгыг нураах нь хий хоос үг төдий олж 4 блок байр ирэх наадмын үеэр ашиглалтанд орох гэж байна. Яг ийм газрууд чинь хахуулын авал зөвшөөрлийг өгч чинь гэж яриад байгаа байхгүй юу? Тэр үний юм бол тэр яг өгж байгаа зөвшөөрөл өгж байгаа улсуудтай л хариуцлага тооцох хэрэгтэй байхгүй юу? Тэрийг нь одоо болтол нураахгүй болохоор тэгээд цаанаа бас нэг ар тал нь гэх юм уу тэр нь хүн амьтан байдгийг болоод тэгдэг юм уу л гэж бодож байна. Өөрт нь нүдээр харсаар байж энийг тэгээд байлгаад байна гэдэг чинь бас л учиртай байдгүй тий. Тэр хотыг үүсгэхээ бол энийг нураахаар зөвшөөрсөн байгаа. Гэтэл энийг нураахгүй байгаад байгаа явдал бол яг авилгатай шууд холбоотой гэж бивжиж байна. Тийм учраас энийг нураахгүй байгаа юм. Яраа өхөн байхгүй энэ дээр өнөөдөр ажил дээрээгүй. Дээр юм бол Мэдхгүй одоо сайн мэдхгүй ш. Биднээс нэг гадны хүн амтан оруулж гаргахгүй л сайн мэдхгүй л. Нураа гэдээсэн тэр байлгын уртлынх нь байна. Гэхдээ тэр уртлын хоёр дээр танах захиалга авч байгаа мó? Авч байгаа. Тэр хоёр хэвээ өгч байгаа. Мөн авилга хорооллын 2 блок барилгыг нураахтай холбоотой гаргасан хотын даргын шийдвэр нь хууль бус гэж M&G Construction компани шүүхэд хандаад байгаа. Шүүхээс шинжээч томилсон тул дүгнэлт гартал хэргийг зүтгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлт гаралгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа нь авилга хороолол сүндэрлэх шалтгаан болж байна.